Хай. За тэгэхээр өнөөдрийн сэдв болохоор эмэгтэй хүний хөгшрөлт ба patriarchy. За өнөөдөр би нэг аюу богинохон аль болох чадлаараа нэг богинохон бичлэг хий гэж бодлоо. Өнөөдөр өглөө би нэлээд эрт breakfast meetingтэй байсан. За тэгээд уулзалтандаа бэлдээд нүүр амаа янзлаад байж байхдаа зураг авч үзсэн чинь өнөөдөр анхныхаа цагаан үсийг олж харсан. Яа харахгүй зурган дээр цагаан ус харагдаад тэгээд дүүгээсээ аль чи хурж ирээ хараадхаа миний толгой дээр цагаан ус байна уу гэсэн чинь яа харахгүй ихний буурал ус маань ургацсан байна. Тэгээд би хувьдаа маш их баярлж догтлсон. Ер нь цагаан ус гарч эхлэх цаг болцсон ер нь гарах гэж байгааг нь би мэдчихсэн. Яагаад тэгэхээр сугны маань ус нөгөө ингээд хусгаа дургуулах хооронд зарим нь ингээд нэлээд цагаан сатурх шиг ус ургаад 3-4 жил болж байгаа юм. Тэгээ би ингээд сугны ус маань цайрч эхэлсэн мөртлөө толгойн ус яага бууралтахгүй юм лөө гэд гайхаад бодоод байсан. Тэгсэн чинь яг эхнийхэн үсийг өнөөдөр олсон. Тэгээд эндээ хөөрөд бичлэг хийж байгаа. Сонирн байна уу? Одоо хүмүүсийн хувьд тэ хөгшрөн за эмэгтэй хүмүүсийн хувьд тэр тусмаа хөгшрөн нас явна бууралтна гэдэг чинь тийм нуумаар ичмээр санаа зовмоор тэ шившгтэй баг үзэгдэл гэж манай нийгэм үздэг штэ тэ ямар сони яагаад цагаан ус гарсан гэж баярлаад байгаа юм бэ тэ чинь муухай юм шүү хөгширж байгаа гэдэг чи хэцүү юм шүү гэж магадгүй тэ бид нар чи юу гэдэг лээ манай соёл эмэгтэй хүний насыг битгий асуу насаа битгий хэл эмэгтэй хүн насаа хэлдэггүй эмэгтэй хүнээс насыг нь асуух амар бүдүүлэг энтергээл эмэгтэй хүний насны асуудал дээр айгүй эмзэг ханддаг шүү дээ. Би бол анхнаасаа л өөрийнхөө насыг юусоо нууж байгаагүй насаасаа ичдэггүй. Тэг хүмүүсийг наснасаа ичих хэрэгтэй гэж айгүй их тэгдэг шүү дээ. Надад юусоо насны асуудал дээр ямар ч табу байдгүй. Тэгээд та нар гэхдээ яагаад энэ нас эмэгтэй хүний насыг тэ хөгшрөлтийн асуудлыг ийм эмзэг байгаагаа та өөрөө яг бодож үзсэн үү? Та өөрөө яг ингээд ухаад боддоо. Яагаад хөгшрөхөөс та ингэж хайж байгаа? Тэ хөгшөрчгүй, үрчээчгүй, таргалахгүй, цэвэршгүй гэдэг юмнаас яагаад ингэж хайгаад хөгшрөлт гэдэг байгалийн зам энэ хорвоо дээр төрсөн бол хөгшрөөд үхэх нь байгалийн зам. Гэтэл ингээд байгалийн замнаас бид нэр ингээд сүнсээ зайлтлаагаад байгалийн замыг тэмцээ энтергээд эмэгтэйчүүдийн юм уу айгуу гоё штэ хөгшрөлтийн эсрэг тэмцээ хөгшрөлтийг дийлээ. Тим урайтайгаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлчлэгээнүүдийг маш ихээр рекламдаж маркетинг хийдэг. Гэтэл энэ хорвоогийн түүхэн дээр хөгшрөлтийг тэмцээд дийлсэн тохиолдол нэг ширхэгч байхгүй. Бид нэр бүгдээрээ хөгшрөөд бүгдээрээ үхдэг. Энэ тойргоос зүхтаж гарч ирсэн бултаж чадсан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй. Яг уу тэр хөгшрөлтийн шинж тэмдгийг хөгширч байгаагаа гаднаасаа харагдахгүй тулд тэр шинж тэмдгийг нь хэдэн жилээр хойшлуулах, ухраахан ч юм шинж тэмдгийг нь дарах аргууд бол байгаа. Янз бүрийн тос, мос, тэ гоо сайхны бүтээгдэхүүн, эмчилгээ, хагалгаагаар мэдээж засаж болно. Тэгээ би үүнийг бол ер эсэргүүцдэггүй шүү. Өөрөө ч хилэгжиж магадгүй. Гэхдээ бидний яагаад энэ зүрх сэтгэлд эмэгтэй хүн хөгшрөхөөс ингэтлээ амар айцтай байна. Бид нэр өөрсдөө яагаад ийм айцтай болцсон байна гэдгээ та яг нэг сайн бодоод үзтээ. Яг юу нээр хөгшрөхийн яг юу нээр за нүүрч үрчлээтэй болох юм байна. Арьс ч унжих юм байна. Хараа ч муудах юм байна. За тамир тэнхээ ч муудах юм байна. Төх мөх ч унжих юм байна. Цэвэршингөө таргалах юм байна. За тэгээд энэ бүхэн үхэл рүү ойртох юм байна. За энэ бол хүн болгонд байдаг айдас мөртлөө. Гэхдээ тэг хөгшрөх юм бол үхэн гэдэг. Тэгээд хүмүүс үхлээс айдаг гэж ярих гээд байгаа бол нэг юм яагаад эрэгтэй хүмүүсийн хөгшрөлтийн талаар гэхдээ ингэж амар сүр болтгүй. Эрэгтэй хүнийг нүднийхээ хажуу цацраг үрчлээтэй байхад яагаад хэн ч юу ч хэлдэггүй. Наад үрчлээгээ арилга гэж хэлдэггүй.
Эрэгтэй хүний арьс нь унжсан байгаад аминдаа арчаагүй юм байна. Надад арьсаа аппаратанд ороо татуулаач гэж нүрээ татах мясаас хийлгээч гэж яагаад үл нийгмээс шаарддаггүй. Эмэгтэй хүмүүс байгалийн жамаараа цэвэршээд гормоны баланс нь алдагдахаараа хөвлөгөөрөө их таргалдаг юм байна. Гэтэл өндөвчгүй эрэгтэй хүмүүс ч гэсэн хөгшрөхөөрөө таргалдаг нь шүү дээ. Тэгэхэд яагаад эрэгтэй хүнийг нас явсан гэд битгий өөрийгөө гаргуунт нь тавиад байгаа ч ямар арчаагүй юм бэ тур гэж яагаад хинч хэлдэггүй юм. Эрэгтэй хүн хөгшөрсөн ч 40 50 60 гарсан ч гэсэн тэр зүгээр тэр хүн өөр амьдрал зохиох эхнэрээсээ салах залуухан эмэгтэйтэй уулзахад гэр бүл болоход яагаад ч юм хэлдэггүй мөртлөө эмэгтэй хүн тэдний насандаа шинээр гэр бүл болох ч юм өөрөөсөө залуу хүнтэй эртээ уулзаж гэр бүл болоход яагаад ингэж амар хатуу ханддгийг. Яагаад хөгшрөлтөөс хүн болгон байгалийн жамаар айх хэрэгтэй гэж юм бол нийгэм эрэгтэй хүний хөгшрөлтийг байж болох үзэгдэл гэж хүлээж авдаг мөртлөө эмэгтэй хүний хөгшрөх эрхгүй гэж үзээд байгаа. Яагаад бид нарыг нас нэмснийхэн төлөө ич түүнийгээ нуу наснасаа залуухан харагд чи 50-тай бол 40-тай юм шиг харагд 40-тай бол чи 30-тай юм шиг бай гэж яагаад биднэрт тулгаад байгаа. Яагаад авгаа гэдэгтээ дүүцхүүц эрэгтэй үг байхгүй. Хүнийг навсаас ямбис авгаа гэж хэлэхэд явгаа гэхэд дүр байдаг мөртлөө яагаад тийм үг яг ганцхан хөгшин мэр тийм хөгшин төгцөг биш яг авгаа шиг эрэгтэй үг байхгүй. Хүнийг насаар нь хараад эрэгтэй хүнийг насаар нь хараадаг үг яагаад байхгүй. Та нар яг бод. Та үзэж байгаа эмэгтэй хүн бол хөгшрөлтөөс айдаг. Хөгшрөхөөс хамгийн амар юм нь юу энэ төр үрчлээд жин нэмэх унжих юмнаас чинь юун тийм болоо таныг айлгаад байгаа. Хариулт нь patriarchy гэвэл та гайхаж байна уу? Тэгэл нөгөө бид нэр өөрсдөө ч мэдгүй ингээд patriarchy-гийн эргэлтэн дотор орцсон бүх юма төрхөөсөө тархиа кодлуулсан байгаа гэд би яриад идэх чинь энд байна. Таны ерөөсөө эмэгтэй хүний хувьд айж байгаа тэр үс нь буурал болох үе, арьс чинь унжиж үрчих үе, хөхний чинь товч чинь хүүсэндээ хүрэх үе, мөрөх үе, цэвэршч үе гэдэг бүх айц чинь явж эрэгтэй хүмүүсийн нүдээр харахад би дурыг нь булаах чадaltaй хിവэрэ байна уугүй юу гэсэн айц байгаа зү. Хөгшөрчих юм бол цэвэрчих юм бол цагаан өстэй болчвол үрчичвэл намайг залуу байсан үе шиг ирчүүд харахаа надад татагдхаа намайг хараа сэрлэн хөдлөхөө болно гэдэг л айц байгаа шүү дээ. Яг үнэндээ. Тэг ингээ бодохоор та өөрөө ухаараагүй мөртлөө бас л нөгөө ирчүүдийн нүдэнд өртөх гэсэн тоглоомын нэг хүүн болчихсон тэр дунд ингээ явж байгаа байхгүй. Тэгээ нийгмээс эрэгтэй хүнийг заавалчгүй гоё сайхан бай, залуухан харагд наснаасаа ич гэж хилдэггүй шалтгаан чинь энэ. Би нөгөө хэлчихсэн шүү дээ. Patriarchy-гийн хувьд бол эрэгтэй хүмүүс хэрэглэгч хаан байдаг. Хэрэглэгчийг шүүмжлэх, хэрэглэгчийг голч хэлэх хэрэг байхгүй. Хэрэглэгч ямар ч байсан болно. Тийм учраас нийгмээс эрэгтэй хүнийг яг эмэгтэй хүн тавьдаг шиг арчаатайхан бай, арчаатай өтөл битгий нас хөгшин харагд гэж юусоо тулгадаг шүү дээ. Эрэгтэй хүн өөрийгөө хүснээрээ хөгшөрч болно, тааваараа хөгшөрч болно. Тэд нар үс нь халзарна уу, үс нь цагаан болно уу, арьс нь бамбайж хавдаж батхтай болно уу, нүхч нү баваасан хар нүртэй болно уу, дүүрэн үрчлээс хориг болно уу, амар том гүзээтэй болно уу, тэр ерөөсөө хамаа байдгүй шүү дээ. Яа гэвэл тэр чирэгтэй хүн хэрэглэгч. Тэдэнд сонгогдох гээд байгаа бүтээгдэхүүнүүд тэдний сонирхлыг татаж өөрийгөө борлуулах ёстой бүтээгдэхүүний хувьд бүсгүй та шүүгэн дээр байгаа бусад бүтээгдэхүүнүүдээс ялгарах ёстой. Ялгархын тулд хамгийн нэгдүгээрт зүйл нь мэдээж гаднах хайрцаг савн хүний анхаарал татах үе үзэмжтэй гоё сайхан байх ёстой.
таны дотроо хичнээн сайхан бүтээгдэхүүн байлаа гэд гадаа сав боглоо бодол нь хүний харцыг булаахгүй анхаарал татахгүй бол хинж сонирхож таныг авч шагаахгүй гэсэн даал тухамсрын чинь тэр бодлосоо болоод бүсгүй та хөвгшрөхөөс ингэтлээ хайдаг байх нь байна. Тэ 30 нас хүрэнгүүтээ насаа нууж эхэлдэг байх нь байна. 29-т 7 дахь жилээ үддэг байх нь байна. Цагаан үс харангуудаа уумаар санагддаг байх нь байна. Тэгээ одоо ингээд арьс чинь ингээд дөнгөж үрчлээдэж эхлэнгүүт те энэ гуу муу хамар хацрын гуу гарч ирэнгүүт тэрэндээ ингэж бухимдаж шаналдаг байх нь байна. Яагаад тэгэхээр патриаркигийн хувьд та үн цэнэг болох гээд байна. За тэгээд айгүй муухайгаар хэлэхэд нийт одоо дундаж ирчүүдийн хувьд таныг хараад боов нь босох нь босхгүй юу гэдгээр та өөрийнхөө үн цэнийг хэмжээд байна. Үнэхээр хатуухан муухай боловч энэ байхгүй юу? Яагаад нийгэм залуу эмэгтэйчүүдийг 18-аас 25 хүртэл тест чаддаг байсан бол хуульд захирагдаагүй байсан бол наадуул чинь 18-аас ч доошоо хэлнэ бараг 15-аас 25 гэж хэлнэ те. Эмэгтэйний 25 хүртэл нь хүсэмжит гэж жагаад за боли 28 30 хүртэл нь хүсэмжит гэж жагаад тэрнээс дээшээ явчингууд те авгаа гэж үзээд байгаа те. Ирчүүд ингээд үн цэнэгүүгээд хамгийн үн цэнтэй сайхан бүсгүй бол залуухан дүнгиж цэцгэлсэн дэлбэлсэн дүнгиж эмэгтэй хүн арай ядан эмэгтэй хүн болж байгаа эмэгтэйг тий охин эмэгтэй гэхээс илүү охиныг тэд нэр хүсэмжит гэж ярьдаг. Тэгээд нас биед хүрээд боловсрчсан эмэгтэйчүүдийг ягаад жаахан охин шиг бай гэж тулгадаг тий жаахан охин шиг биетэй бай. Хүүхэд төрүүлсэн ч гэсэн төрүүлээгүй юм шиг хэдэн настай ч гэсэн юм залуу бүсгүй шиг жавхаасан гоё бай. Нүүр нь тэгшхэн бай. Хүүхэд хөхөөсөн ч гэсэн хөхөн сэргэр бай. Бэлхүүс нь нарийнхан бай. Яагаад гадна төрхөөсөө гадна ааш занж гэсэн юм ийдэг, найрсаг дүлгөөхөн тийм аль болох хэрэгчүүдийг татыг ивэл жаахан охин шиг бай гэж тулгаж байгаа. Тэгэхээр патриаркигийн хувьд залуу охидын үн цэн гэдэг би нэг эмэгтэй хүний үн цэн гэсэн нэг бичлэг байсан. Тэрийг үзэж болно. Тэн дээр эмэгтэй хүнийг патриаркигаас үнэлэхдээ хамгийн үнэтэй бараа гингүүд нэгдүгээрт те нүхэн үржих одоо үржих чадвар сайтай. Залуухан учраас илүү амархан одоо жирэмсэн болж төрнө. Тэ хүндрэлгүй төрнө гэж үздэг юм шиг ба. Тэгтэл нөгөө нэг эмэгтэй хүний одоо 35 наснаас хойш нөгөө төрхийн хүндрэл болдог, жирэмсгэд хэцүү болдог. Одоо янз бүрийн тэ ингээд нөхөн үржих асуудлууд гардаг гэдэг дата чинь тэгтэл юу асан штэ. Саяхан тэрийг бас тайлбарлсан штэ. Тэр дундаж эмэгтэй хүний одоо ингээд нөгөө нөхөн үржих чадвар буурдаг нас чинь 33 болов 35 гэж яриад байгаа. Тэгтэл тэр судалгаа нь хизээний судалгаа гэж дундад зууны үеийн малчин тариачин ангиллын эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаа. Тэр үеийн эмэгтэйчүүдийн хувьд тэ нөхөн үржих хүүхэд гаргахад хамгийн таатай нас нь 33 наснаас 35 наснаас хойш буурчдаг гэж гарсан байгаа байхгүй. Тэгтэл тэр үед хүний дундаж наслчиндээ нэг 44 мөр байсан шүү дээ. 44 хүрээл чадраад янз бүрийн өвчин эмгэг юмнаас болоод үхчихдэг байсан үед эмэгтэй хүний одоо хамгийн тохиромжтой нас нь хүүхэд гарах нас нь 33-аар дуусаад тэрнээс хойш ингээд хүүхэд төрөхөд хэцүү болоод эхэлдэг байсан юм байна л та. Гэтэл одоо ингээд 400-500 жилийн дараа ч гэсэн тэр датаг нь өөрчлөөгүй. Тэгээ орчин үеийн датагаар эмэгтэй хүн 40 гарснаас хойш жирэмсэн болох хүүхэдтэй болох энэ төр ямар ч асуудалгүй одоо нотолчихсан. Бидний тэр хүүе 30 гараад хүүхэд ч оройтлоо чинь тэр дундад зууны үеийн газар тариалан дээр ажилдаг бойроо бохисгүй өдрийн 12 цаг ажилдаг хар ажилчин тараачин эмэгтэйчүүд дээр хийсэн судалгаа байхгүй юу? Орчин үеийн амьдралтай хэв маягтай эрүүл мэндийн үйлчилгээтэй идэж уудаг юм нь элбэг эмэгтэй хүний хувьд 40 наснаас хойш төрөх ямар ч асуудал биш болчихсон. Гэхдээ эмэгтэй хүн 18-наас 25 насны хооронд төрөх нь зохимжтой байдаг юмаа гэдэг домгийг худал пропагандаг тараах нь хүнд ашигтай вэ гэхээр патриаркид ашигтай. Залуу охидын торхийг угааж
одоо аль болох залуу, аль болох туршлагагүй, урд тархин хөгжиж гүцээгүй, frontal lobe гэдэг байгаа. Тэр чи яг 25 наснда хөгжиж дусаад хүн бүрэн насанд хүрээд гаргасан шийдвэрүүдийнхаа үр дагавруудыг нь тооцоолох чадвар нь нэмэгдээд яг утгаараа хүн болгоно 25. Патриаркийн хувьд бол ингээ 25 яг ингээ жинхэнэ ингээ нас бие төрсэн эмэгтэй болохоор ингээ хөгшин гэдэг чиж байгаа байхгүй. Тэгтэл ингээ патриаркийн хувьд тархин бүрэн хөгжөөгүй тэр үед нь юу буруу зөвийг ч сайн ингэж тунгаахгүйгээр сэтгэл хөдлөлтөд автаа шийдвэр гаргачих магадлалтай явж байгаа тэр үед нь чиний бие чинь яг боловсрч гүцэж байна. Одоо яг ингээ хүүхд төрүүлэх гэр бүл болох ингээ хүнтэй сухт яг сайхан нас гэж хэлээд одоо гинэн тэнэг байгаа дэр нэг юмтай нийлүүлж аваад хүүхэд гаргуулад тэнгүүтээ ингээ хүүхдээр нь дамжуулж гимшүүлээд одоо чи энэтэйгээ нэгэнд хүүхэд болоо сусан одоо энэнийхээ учрыг олоод амьдр гэж шахах гад тэгээ дээрэс нь тэр ингээд залуу наснда төлөвшөж дуусаагүй байхдаа хүнтэй нийлчихэр чинь нөгөө хүн өөртөө тааруулаад ингээд нохоо сургадаг шиг эсвэл ингээд ийм зөөлөн шаврыг ингээд өөрөө ингээд бадцж агаад ингээд өөртөө тааруулсан ингээд хэлбэрт оруулаад тэгээ хатаагаад авч байгаа юм шиг тийм юм болоход нь л хэрэгтэй гэсэн үүднээс залуу охтыг хамгийн хүсэмжит гэж патриарки өргөмжилдэг байхгүй юу? Тэрнээс биш одоо 30 гараа, 40 гараа, 50 гараа, 60 гараад эмэгтэй хүний гоо үзэсгэлэн алга болдог юм уу гэвэл үгүй шүү дээ. Бидний гоо үзэсгэлэн хувирдаг, өөрчлөгддөг. Бид нэр үрчлээт нь цагаан өстэй болно, арьс маань унжина. Гэлээ гихтээ энэ хөгшрүүд биологийн хөгшрөлтүүд эрэгтэй хүн дээр ч явагддаг л ахгүй юу. Гэхдээ эмэгтэй хүмүүс биологийн хувьд хөгшөрсөн ч гэсэн эрэгтэй хүнээ дур булаам гэж хардаг бол судалгаагаар эрэгтэй хүн хэдэн нас хүрсэн ч гэсэн нэг 20-оос 25 насны 28 насны эмэгтэйг л гоё гэж хараад идэм бэл л дээ 40-тэй байсан ч 50-тай байсан ч 60-тай байсан ч тэгж хараад идэг. Эмэгтэйчүүд болохоор нэг өөртөө ойролцоо насны эрэгтэйг ингээд хэдэн наснд ч байсан гэсэн хамгийн одоо ингээд дур булаам миний хувьд хос баймаар хүсэмжит нь яг өөртөө ижил настайг хэлээд байдаг. Эрчүүд нь болохоор дандаа залуухан хүүхнийг хэлээд байдаг. Тэнгүүт л энэ чинь нөгөө амар тарих угаалтанд явцсан. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг эрэгтэй хүнээс шал ангидаар авч үзээд шүү дээ. Үнэхээр биологийн хувьд бид нэр тэр унжижсэн арьс шалчижсэн бие тэр халдсарч цагаарсан ус мүсийг муухай гэж үздэг байсан бол эмэгтэйчүүд 50-тай эмэгтэйчүүд 20-тай банд нарыг гоё гэж үзэх л байсан юм шүү дээ ялгаагүй. 60-тай эмэгтэйчүүд 25-тай залуу гоё гэж үзэх л байсан юм шүү дээ. Тэгдэггүй биднэрт болохоор эрэгтэй хүний одоо зан аран шин гадаад үзмжийг нь биш дотоод хүнийг нь харж сонирхож хүн нь чухал. Эрэгтэй хүн өөрөө сармагчингаас л жаахан гайг байхад болчихно. Дотоод хүнийг нь хайрлах гэж сургадаг. Патриаркалгаар эрчүүдэд хүсэмжит дэмжний эмэгтэй хүний гадаад төрх. Яагаад тэгэхээр энэ чинь баг бүтээгдэхүүн дотроо баг юм хоосон. Бас хоосон сав. Чи тэр савыг ингээд өөрийнхөө дүүргэж болно. Чи аль залуухан хөөрхөн байгаа дэр нь эмэгтэйг өөрийн болгочих юм бол чи тэр хоосон савыг өөрийнхөө юмар, өөрийнхөө одоо үзэл бодлоор, өөрийнхөө ертөнцийг үзэх үзлээр, өөрийнхөө одоо үрээр дүүргээд чи өөрийнхөө юм хүссэн юм хിവэр юм эмэгтэй хүн бүтээж болно ухааны юм биднэрт ингээд итгүүлдэг байгаа байхгүй юу? Тэгээд үүнээсээ болоод нэр та яг сая ингээд намайг хэлэхэд бодож анхудаа ингэж бодож үзв. Миний хөгшрөлтөөс айгаад идэг юм чинь ерөөсөө намайг хараад ингээд эрэгтэй хүмүүсийн сэрэл хөдлөхөө болчихно гэдгээс би айгаад байгаа юм биш гэдэг юм амар ухаал орж ирсэн үү. Тэгээ тийм л байгаа зү. Яг ингээд бодохоор би юунаас айж ин хөгшрөхөөс хамгийн амар юм юу байна гингүүд чинь эрчүүд намайг хараад залуу байхад ингээд намайг ингээд эрчүүд дагуулж хараал ингээд өдөж мүддэг ч юм уу одоо ингээл юм биш. Ингээ гоё л да эмэгтэй хүн байхын хувьд гоё хувцлаад явж байхад эрэгтэй хүмүүс намайг ингээ хараад миний гоо үзэсгэлэнг ингээ бишрээд байж байх заримдаа бол таатай тэрийг хүлээн зөвшөөрнө. За тэгээд нас явах тусам тэр зүйл багасдгийг ч бас мэднэ 20-тай байхад зам гарч яхад ингээд
чамайг хараад 2 машин мөргөлдөжсэн бол надад тийм зүйл тохиолдчихсэн. За одоо бол намайг хараад мөргөлддөг машин гэж байхгүй. Тэ? Нас явах тусам чамайг дагуулж харах ирчүүдийн харц багасна. Үргэлж чамаас илүү хөөрхөн, чамаас залуухан үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд гарч ирнэ. Тэнд одоо ирчүүдийн нүд тэнд унана, тэр үнэн. Гэтэл тэр тэгээ тийм амар зүйл муу юм уу? Ирчүүдийн харцанд өртөхгүй бол эрэгтэй хүмүүс чамайг хараад тачаадаж хүсэхгүй бол тэр тийм ертөнцийн мухар шиг хэцүү зүйл юм уу? Чиний үн цэндээ өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг зүйл чинь яагаад тэр ирчүүдийн чамайг шохоорхол дээр те одоо юм муухайгаар хэлээд ирчүүдийн боссон боовн дээр тогтож байгаа юм би гэдэг асуулт байгаа. Бид чи эрэгтэй хүнээс хамаарахгүйгээр өөрийгөө хайрлаа сурчвал эрэгтэй хүмүүсийн харцанд тааруулах гэж амьдрах гээд байгаа биш бол те толгой дотроо байгаа эрэгтэй хүний нүдээр өөрийгөө харахаа болчвол хөгшрөл тийм амар юм биш байгааз те. Чи амьдралынхаа төвийг эр хүмүүс, эр хүний харц гэдэг дээр тойруулж барихаа болчвол чи нас нэмнэ гэдэг чинь гутамшиг шившиг биш. Хүн болгонд олддгүй зол завшаан гэдгийг ойлгох юм бол нас нэмээд миний хувьд биологийн хувьд би маань суларч байгаа ч гэсэн би тэр хэмжээгээр туршлага хуримтлуулад мэдлэг хураагаад юмыг цэгнэх минь миний үзэж харсан туулсан минь миний эргэцүүлж ботсон зүйлс минь өөрөө асар их баялаг болж байгаа юм байна. Тэр яг би гэдэг мөн чанар чинь миний энэ гадаа төрөх биш. Энэ дотор байгаа хуримтлуулж байгаа юм маань миний хамгийн гоо үзэсгэлэн гэдэг. Монголчууд одоо айгүй их ярьдэн ш дотоод гоо үзэсгэлэн гэл. Одоо мисийн тэмцээн дээр ч гэсэн одоо ингээл эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэж юу вэ гэл тэнгүүд дотоод гоо үзэсгэлэн гэл ингээл хэлдэг л дээ. Тэгээ яг ингэнгүү дотоод гоо үзэсгэлэн гэдэг юм аа гэхдээ манайхан өөрсдөө ойлгодоггүй гэж бодохоор бас жоохон хэцүү. Яг юуг дотоод гоо үзэсгэлэн гэдэг аа. Тэгээ дотоод гоо үзэсгэлэнгээ мэддэг юм бол тэр гадаад гоо үзэсгэлэн чинь өөрчлөгдөхөөс яагаад ингэж яагаад байгаа. Хөгшрөн гэдэг чинь гоо үзэсгэлэн байхгүй болно гэсэн үг биш шүү дээ. Тэр чинь зүгээр өөрчлөгдөн, өөр төрлийн гоо үзэсгэлэн болно гэсэн үг. Яг гоо үзэсгэлэнг хараад сурчсан бол тий ойлгож чадах юм бол үрчлээтэй нүрнээсч сэвхтэй нүрнээсч тий ингээд язарсан уунжсан хөхнөөс ч гоо үзэсгэлэнг олж харах боломжтой шүү дээ. Ингээ гоо үзэсгэлэн гэдэг тэр ойлголтоо та өөрөө яг тэр патриаркигийн зохиосон энэ нарийнхан цоожны нүх шиг юмар та өөрөө төсөөлөд тавьчаад байгаа болохоос биш. Тэр цоожны нүхээр нь зөвхөн 18-аас 25 насны 90-60 харьцаатай эмэгтэй хүн л тэр гоо үзэсгэлэн гэдэг тэр нүхээр ингэж цоожны нүхээр гараад байгаа. А бусд нь бол тэрэнд багтахгүй гэж та тэр патриаркигийн муухай тарих угаалтыг өөр дээрээ ингэж хүлээж авчгаад байгаа болохоос биш. А гэтэл гоо үзэсгэлэн гэдэг чинь асар өргөн ойлголт шүү дээ. Юу ч хүн гоо үзэсгэлэн гэж харж болно шүү дээ. Тэгэнгүүт та ингээл яг толгой дотроо байгаа эрэгтэй хүний нүдээр өөрийгөө хараад эр хүний нүдээр өөрийгөө шүүгээл эр хүн намайг хараад л дурн хөдлөхгүй бол би одоо ингээд үн цэнгүй болж байгаамаа. Би ингээ хаягдах гэж байгаамаа. Би одоо хинт ч хэрэггүй амтан болох гэж байгаамаа. Эдгээс амар айж байгаа байхгүй юу? Одоо ойлгогдож байна уу? Тэгээд одоо энээс салахын тулд нөгөө нэг миний нэг жоохон ярьж эхлээд байгаа decentering man буюу эр төвтэй байх гэдэг зүйл хэрэгжүүлж эхлэх ёстой. Ерөөсөө чи толгой дотор байгаа тэр эрэгтэй хүний тэг харцаа, эрэгтэй хүний шүүмжлэлээ, эрэгтэй хүний дуу хоолойг толгойноос авч гаяад би ерөөсөө яавал эр хүн таалагдах бол
Би яавал ирчүүдийг татагдах бол, би яавал ирчүүдэд хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгдэх бол гэдэг бодлоос л ангижруулаа салчих хэрэгтэй. Надад би өөрийгөө хайрлахад, өөрийгөө үн цэнтэйгээр мэдрэхэд, өөрийнхөө аз жаргалыг бүтээхэд надад хэн нэг эрэгтэй хүн болон нийгэм болон бусад хүмүүсийн зөвшөөрөл хэрэггүй юм а гэдгийг л ойлгох амаргүй ажил. Гэхдээ ойлгочих юм бол жинхэнэ эрх чөлөөчин тэндээс мэдрэгдэж эхэлдэг. Тэгээд энэ нь decentering man гэдэг нь тэгээ эр төвтэй байха болно гэдэг нь амьдралаасаа бүх эрхтэйг тасдаж хаяад эрэгтэй хүнтэй харилцаа болоод эрэгтэй хүмүүсээс тангараг тасрна гэсэн үг юусоо биш. Би нөхөртэй, би хүүтэй, би аавтай, эрэгтэй дүүтэй, би эрэгтэй тийм хүмүүстэй хайртай, зөндөө л эрэгтэй найзтай тэд нартайгаа харьцах уу гэвэл мэдээж харьцсан, нийгмийн харилцаанд ороод явна, хайрладгаараа хайрлна. Гэхдээ эр төвтэй байха болно гэдэг чинь би зүгээр амьдралыг үзэх үзлээ бүх юмыг эрэгтэй хүнийг тойруулж барихаал болно гэсэн үг. Одоо манай амьдрдаг бүх юм эр төвтэй. Бүгд it's always centering around men ахгүй юу? Одоо манай нийгмийн тогтц, манай нийгмийн бүтц, бидний ойлгож ухаардаг бүх юм эрэгтэй хүн зориулсан дизайнтай. Та нар одоо ингээд машин унахад хүртэл заяо. Машин унаад машины осол болоход эрэгтэй хүн амьд үлдэх магадлал чамаас хамаагүй их. Яагаад тэгэхээр машин бүтээхдээ тэнд байгаа зорчигчийн одоо ингээд тооцоол хийхдээ эрэгтэй хүний жин бие ясны бүтцээр тааруулаад хийждэг байхгүй юу? Тэнгүүд осолд орохоор яг тэр толгойдоо бодож зариулж хийсэн хүн нь амьд гарах магадaltaй. Эмэгтэйчүүд хүүхдүүд эрэгтэй хүнээс хөнгөн жижиг биетэй учраас тэр тооцооллоос нь шал өөр учраас осолд орох юм бол эмэгтэй хүүхдүүд магадлал их. Ерөөсөө бүх юм дандаа эр төвтэй байдаг. Тэрийг манай эрчүүд өөрсдөө ч мэдэхгүй. Бүх юмыг эрэгтэй хүнд зориулж бүтээгээд бид нар бол тэг хөрх яах вэ? Тэгэл нэг дагалдаал аз таруул амьдрал азгүй бол тэгэл хохирол байж явах зориулттай. Имлэгийн дата хүртэл тэг ингээд нэг янз бүрийн юунууд нь ингээд одоо ингээд эрдсэн ямар юмны юм ингээд хэвийн бус гэдэг нь дандаа ингээд бүх стандарт нь эрэгтэй эмэгтэйгээр байдаггүй. Офисын өрөөнүүдийг яар заяа. Та нар ингээ офисын өрөөний эйр кондишнерууд амар хүйтэн байдэн штэ. Эрэгтэй хүний бие байглаасаа эмэгтэйгээс илүү халуун байдаг. Тийм учраас тэгээ 2 градусаар халуун байдаг. Тийм учраас албан байгууллагуудын офис моллуудын эйр кондишнер нь эрэгтэй хүний биед таарсан хүйтэн агаар үлээдэг. Тэгээл нэг офис дээр хүүхнүүд дараал ингээл нэг хүнжил ороогоол ингээл адяал мадяал юм угаараа алчуур ноолуур алчуураар өөрийгөө орочвол нэг цай угаал нэг доороос амар зузаан өстэй шаахан өмсчөөл офис дээр суугаад идэв штэ. Чин яг тийм бүх юм эмэгтэй хүнийг юусоо бодоогүй дандаа эрэгтэй хүнийг бодсон байдаг. Манай нийгмийн алхам тутамдаа эрэгтэй хүнийг нэг тавьдаг. За тэгээд дээрээс нь сэтгхүүгээрээ бид нар өөрийнхөө амьдралыг хүүхэд байхаасаа эрэгтэй хүнд зориулна гэд итгэж өсөөд ерөөсөө л ухаан орсон цагаасаа эмэгтэйчүүд өөрийнхөө амьдралыг ингээл эрэгтэй хүн зориулаад төлөвлөөл зохиогоол тойруулаад барайл байдаг. Би ингээл том болоод нэг эрэгтэйтэй танилцаал тэгэл ингээл хурмаа гээл тэгэл би ингээл тэрнийхээ хүүхдийг өсгөж өгөөл тэгэл ингээл амьдралаа нэг эрэгтэйтэй тэр мөрөөдлийнхөө эрэгтэй зориулаад төлөвлөждөг. Гэтэл ингээл амьдралаа хүүхэд байхаас эрэгтэй хүүхдүүд ингээд ирээдүйн эхнэрээ бодож ирээдүйнхээ эхнэрийг яаж жаргах, яаж сайхан тэр эхнэрийнхээ мөрөөдлийг биелүүлэх талаар мөрөөдөж өсдөг эрэгтэй хүүхд ер нь хэр олон байдаг бол мэдээж байхгүй гэж хэлэхгүй. Гэхдээ ер нь нийт эрчүүдийн хэдэн хувь нь ирээдүйнхээ амьдралыг эмэгтэй хүнд эхнэртэй зориулж төлөвлөдөг бол ер нь бол цөөхөн бах те. Эрэгтэй хүүхдүүд бол өөрийнхөө амьдралын төлөөр өөрийнхөө мөрөөдлийг л бодож өсдөг шүү дээ. Гэтэл эмэгтэй хүмүүс ерөөсөө л тэгээд одоо бидний үздэг хүүхэлдэйн кино минууд ч амар нөлөөлтэй байсан бах уу. Одоо Disney гүнж чинь тэгэл одоо ингээл гол дүр нь гүнж мөртлөө те.
киноныхон турш унтчихдаг. Тэр нэг залуу ирж аврахаас нааш тэр ямар ч үүрэггүй унтчихдаг. Залуу ирээд аврахаар эсрэл тэгэл нэг ам мурдаг тий. Тэгээ миний хамгийн дуртай гүнж чинь Sleeping Beauty ахгүй Aurora. Тэгээд кинон дээр хамгийн бага өөрөө гол дүр мөртлөө кинон дээр хамгийн бага минут гардаг гүнж. Тэгээд яг хөөхөн л дээ миний хамгийн дуртай. Гэтэл тийм юм үзэж өссөн бид нар тий. Хизээ одоо ингээл сайхан ханхуугаа олох хүртэл нэг ингэсгийгэл байжээ. Тэгээ нэг модон дотроо дуулаад байжээ. Ханхуу маань иржээж миний амьдрал эхлэх юм байна. Тэгээ намаа үнсэд сэрэж хурим хийж миний аз жаргалтай амьдрал маань тий happy ever after маань тэгжиж эхлэх юм байна гэдэг юм итгэл. Тэгэл ингээд бүх амьдралаа нэг хизээч танилцаачгүй байгаа байхгүй мэддэггүй нэг хүнд зориулаа бэлтцсэн, өөрийгөө бэлтцсэн. Ингээ гоё нөгөө шилэн савтай ингээд лангуун дээр хүлээж байгаа хөрхөн Барби ухалтай шиг хин намайг ахгүй лөө. Гоё хүн аваасэ гэл тэгэл байж байгаа тий. Тэгэл миний үнцэн намайг би өөрийгөө хайрлахгүй өөрийгөө хүндлэхгүй гэдэг чинь хэр олон хүн намайг лангуун дээр ингээд байж байгааг хараад хэр олон эрэгтэй хүн намайг худалдаж авахыг хүснэ гэдэг дээр одоо миний амьдрал тогтох гээд шүү дээ тий patriarchy-гийн хувьд. Тэгээд ингэж боддог бол гэхдээ таны буруу биш. Угаасаа саяхныг болтол тэгээ энийг хинч ойлгож ухаараагүй байж байгаа л сүүлийн үед л бид нэр энийг ярьж эхэлж байгаа. Тэгээд ярьж эхэлж байгаад нь ч би бас амар баяртай байгаа. Тэгээ одоо энэ хөгшрөхтэйгээ эвлэрнэ тий хөгшрөхөөс айхаа болно гэдэг мэдээж амар биш ээ. Нэлээд хэсэг хугацааны аялал болно л доо. Гэхдээ би бол тий ерөөсөө тэр цэвэршгээс хөгшрөхөөс огт айхгүй байгаа. Өснийхээ өнгийг ер нь нийтд нь одоо би уг нь бол жинжер гэдэг тийм улбар шардуу өнгөтэй үсэндээ амар туртай байсан л да улаанд үсэндээ. Тэг яг дахин ойрхон будах нь амар хэцүү. Дээрээс нь үсгэмт нь хэцүү учраас ингээд байгалийнхаа өнгөөр болгоцсон маа. Тэг яг ингээд байгалийнхаа өнгөөр байхдаа бол үс маань бууралт бол би юу ахгүй. Тэр буурлыг нь бол будаж нуух гэж хараар бол будахгүй. Нийтд нь яг ингээд зүгээр өөр өнгөмгтэй болгож л магадгүй. Тэрнээс ш би зүгээр санаатаагаар буурал туснасаа бол ичиж будахгүй гэж боддог. Тэгээд яах вэ? Надад өөрт ингээд үрчээсэн маань хэцүү санагдах юм бол нэг 40 мөч гараад ботокс бол хийлгэж магадгүй ах уу. Тэгээд юу гэдэг эр төвтэй байхаа болно. Эрчүүдийн болон патриаркигийн тавьсан гоо сайхны стандартад нийцхийг хүсэхгүй гэлээ гэд бол одоо өөрийгөө ерөөсөө гаргуунд нь хай ч юм уу тийм юм битгий хийлэг гэж байгаа ерөөсөө биш шүү. Мэдгүй магадгүй би хэзээ нэгэн цагт одоо химэлхөх хэлэгцэн ч явж иж магадгүй одоохондоо иймэрхүү байгаа. Тэгээд одоохондоо бол жаргалтай байгаа. Гэтэ хинч мэдэхгүй. Тэгээд тэгтээ миний хувьд одоо ингэж нүур амаа янз бүрээр буддаг, янз бүрийн туртай хувцас өмсдөг бол эрэгтэй хүмүүст ерөөсөө зориулаагүй. Тэгээ хэлэхээр битгий донгос худлаа яар гэж ээж магадгүй. Тэгэд юун дээр болохоор ийм female gaze, male gaze гэж би нэг дээр бас хальт уртсан хэрвээ анзаарсан бол. Тэгээ энэ болохоор male gaze эрэгтэй хүмүүсийн харцсан зориулсан, female gaze эмэгтэй хүмүүсийн харцсан зориулсан гэсэн юм бас юм хоёр өөр төрлийн ойлголт байдаг. Тэг ингээд эрчүүдийн сонирхол, эмэгтэйчүүдийн сонирхол хоёр ер нь жоохон өөр. Тэнгүүт одоо миний энэ хувцлаад байдаг амар хурц тод ч юм уу тийм одоо орчин цагаас арай өөр ч юм шиг одоо тийм дээр үеийнх ч юм шиг сэргэн мандалтын үеийнх ч юм шиг ч юм уу тий эсвэл хит үлгэрийн ч юм шиг фантазны гүнжлэг хувцсанд яг үннийг хэлэхэд эрэгтэй хүмүүс амар дургүй. Та нар ингээд эрэгтэй хүн таалагдах гад ингэдэг гэж бодож магадгүй. Гэхдээ ихэнх эрэгтэй хүмүүс иймэрхүү стилд амар дургүй. Ийм стилтэй явж байгаа эмэгтэйг хараад нэг бол сүрддэг юм уу, айдаг юм уу те шууд очиход хэцүү санагддаг юм уу? Эсвэл энэ мэдрэл муутай солиотой ч юм уу те тэгж боддөг юм уу? Яг ийм стил миний одоо энэ хитрхи нөгөө too feminine те ultra feminine fairy юм шиг гүнж юм шиг үлгэрийн энэ стил эрэгтэй хүмүүсийг үргээдэг хамгийн гайхамшигтай стил. Би оронд нь ингээд
бариу хар тэг минимал хувц өмсөд ингээд одоо male gaze зориулсан одоо тийм юм өмсөж байгаа эмэгтэйг гэхдээ буруу гэж байгаа юм биш, хүн болгон өөртөө таалагдсан юм өмсөх хэрэгтэй. А гэхдээ тэр male gaze таалагдах үйс тэг секси мөртлөө хитрхи онцгой биш тийм хувц өмсөд явхад бол ирж танилцах гэж ингэж ямар нэг байдлаар өдөж хоргоох бол ирчүүдийн хэмжээ нэмэгддэг. Баахан саа тийм саа маа юм цэцэг мэцэг тод өнгө хөсгөр буржгаар үүс энэ дээр янз бүрийн бантаг ингээд цэцэг мэцэг ингээд долгиолоод ингээд олон өнгөөр солонгороод явж байхад ирчүүд над дээр ойртож ирнэ гонжин жоо. Тэгээ тийм болохоор би энэ стилтэй бас амар дуртай. Тэгээ ингээд угаасаа нөө ийм стил чинь ингээ олонний харааг үргэлж булааж яадаг учраас олон хүний өмнө ингэж хүн болгонд дагуулж харж байгаа хүн дээр очихоос ичдэг ч юм уу. Ямар ч л байсан ийм одоо whimsical гэж би өөрийгөө whimsical юм уу cottagecore стилтэй гэдэг байхгүй юу. Тэгээд ийм стилтэй байхад ийм ирчүүдийн радараас гараа явчихдаг. Харин надад эмэгтэйчүүд эсрэгээр амар их ирдэг. Эмэгтэйчүүд амар ийм стил таалагддаг. Яа тэгэхээр ер нь л эмэгтэйчүүд гэхээс илүү жоохон огтд таалагддаг байхгүй. Нөгөө огтын үздэг хүүхэлдэйн кино үлгэрийн номны чинь хууцнаас үсрээд гараад ирсэн юм шиг санагддаг учраас ингээд явж байхад ингээд нэг жоохон огтуд бүр ингээд хараад тархинд нь яг ингээ хоёр ингээд эс нь холбогдоод ингээ зам үүсэж байгаа мэдчих жоохгүй. Том хүн ч гэсэн ингэж хувцлаж болох юм биш. Би бас дараа нь том болсон ч гэсэн ингэж хувцлаж болох юм биш тэгэл тэр хүүхдээ ингээл ухаарал ингэж байгаа ингээл гайхаа ширтэж байгаа амар хөөрхөн. Тэгээд ингээд бидний дотор дандаа ингээ inner child буюу дотоод хүүхэд маань байж л байгаа штэ. Тэнгүүд ингээд миний одоо байгаа байдал эмэгтэй хүмүүсийн бас inner childтай амар холбогддог юм шиг санагддаг. Нөгөө тэр чи бүгдээрээ л тэгэл Disney хүүхэлдэйн кино ч юм уу те CC гүнж мүнж тиймэрхүү юмд л ингээд үзчихэл өссөн амар туртай те тэгээд ингээд өдөр тутмын амьдралаасаа болоод орчин үеийн хувцлалт загвараас ч юм уу эсвэл өөрөө зүгээр ичээ санаа зовдгоосоо болоод өөрөөрөө ингэж хүссэн юм өмсөж чадахгүй байхад тийм юмтай явж байгаа хүнийг харахаар ингээд дотор хүүхэд нь баярлдаг юм шиг надад санагддгийг. Надад бол яг эсрэгээр ирчүүд надаас айж үргэж цухтаад эмэгтэйчүүд над дээр ингээд шууд хурж ирээд юм яриад та амар гоё харагдаж байна яаж энэ энтергээ тэгдэг. Тэгээд надад тэр маань ч өөр амар гоё байдаг. Би угаасаа ингээд decentering men гэдэг юмыг амьдралынхаа хайртай нөхөртөөгөө учирсан мөртлөө ингээд эр төвтэй байхаас болоод нь штэ. Өөр дээрээ төвлөрөөд ингээд эр хүнээс эр төвтэй байдлаас ингээд алс алсаар холдохыг ингээд сураад ингээд тасгал хийгээд тэглээгээд би чинь нөхрөө хайрлахаа болчин гэсэн үг юусоо биш. Тэгээ тэрэнд одоо би одоо ингээд decentering man хилээгээд манай нөхөр ингээд ууралж гомдож уцаарлаж тэрийг өөр дээрээ тусгаж авч байгаа юм бас байхгүй. Тэгээ ингээд өөр хүнээс өөрийгөө үнэлэх үнэлэмжээ тогтоохгүй байна гэдэг чинь тэр байхгүй. Манай нөхөр хэрвээ ихнэр нь хэр их өөр дээр нь төвлөрдөг, өөрийг нь бөөцөлдөг, өөрийг нь ингээд шүтэн биширдэг, тэгээ нэг уламжлал сэтгэлгээтэй ир байсан бол би одоо ингээд decentering man би одоо ир төвтэй байхаа болоод өөр дөрөв төвлөрөнгөө ярьжсэн бол амар ингээд offended болоод боож хүчгээл байх байх л та. Гэтэл манай нөхөрдөө намайг өөртөө хэр их бүхэлзүүлж гин, хэр их үйлчлүүлж гин, хэр их миний эзэн шиг аашилж гин үгүй юу гэдгээр ерөөсөө өөрийнхөө ир хүн гэдэг хэмжээгрийг хийдэггүй болохоор өөрийгөө хэн гэдгээ мэдчихдэг болохоор манай нөхөрд ерөөсөө тийм муухай хэцүү санагдахгүй байгаа байхгүй юу. Энэ хүн өөрийнхөө хийх ёстой юм а хийх ёстой өөрийгөө аз жаргалтай болгохын тулд энэ хүн ямар хүн болох гэж төрсөн тэр одоо аялалтаа аль болох ойртчил байвал тэр хүн өөрийнхөө зөв гэж бодсон юм а хийж ивэл энэ хүн яавал хамгийн аз жаргалтай болох юм а гэж үздсэн юм а хийж л байвал тэрэнд нь би баярлан тэр хүнд хамгийн сайн сайхныгаа хүснэ гэж хажууд хүндээ хандж байгаа учраас хэдийгээр би decentering man хийгээд эр төвтэй байхаа болоод амьдралынхаа ингээд утга учирыг эр хүнээс холдуулаад байгаа мөртлөө
тэр хэмжээгээрээ би нөхөртөө унж тусан дурлаад нөхрөө хайрлаад байгаа байхгүй юу. Тэгээд тэгээ яг миний бодлоор энэ аз жаргалтай, үнэхээр аз жаргалтай эрүүл харилцаа гэдэг чинь тэр хос хоёр хүн хин нь яг бүрэн бие даасан, өөртөө төвлөрсөн, өөрийгөө хүндэлж хайрлах юмаа нөгөө хүнээрээ дүүрэх гэж оролддоггүй. Өөрөөр хэлбэл хиндээ хэрэггүй хоёр хүн байхгүй. Би биедээ хэрэггүй шаардлагагүй мөртлөө зүгээр хүслээрээ хамт байгаа хоёр хүн байхгүй юу. Бид хоёр ч гэсэн яг тийм надад манай нөхрийн хэрэг байхгүй яг үнэ хэлэхэд. Надад нөхөртэй байх хэрэгцээ байхгүй. Нөхөргүй байлаа гэд надад үхэх гээд байгаа юм байхгүй. Ямар нэг асуудал боллоо гэхэд надад нөхрөөсөө салаад явах сэтгэл санааны, санхүүгийн, сэтгэл зүйн бүх чадамжууд нь байгаа. Надад хүмүүс юу гэж хэлэх бол, намайг буруутгах болов, хил ам гарах болов, нөхрөөсөө салцсан, нөгөө нэг гоё гэж яриад байдаг нөхрөөсөө салцсан байж мэш яна инээ ингээд хайртай хүмүүс маань яах бол мол гэсэн тийм айц надад ерөөсөө байхгүй. Үнэхээр ямар нэг асуудал гараад надад энд байх хэцүү санагдах юм бол тэр өдрөө би салах өргөдлөө өгөх надад тийм юу зориг гэх юм уу, эргэлзээгүй байдал бол байгаа. Тэгж хорогдохгүйгээр санхүүгийн хувьд ч гэсэн би цүнхээ баглаад ямар ч нэг хэсэгтээ ингээд өөрийгөө болгоод явчихаар ч гэсэн дараа нь нөхөргүй би тэгээ өөрийгөө болгоод явчихаар санхүүгийнч боломж байгаа. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн надад бусдаас ирэхтэй айралт тийм юмнаас айх юм байхгүй. Сэтгэл санааны хувьд ч гэсэн би ганцаараа болчлоо гэж шаналал хоос оргиол ингээл нэг дотор байгаа юмаа дүүрэх гээд ингээд айх шаардлага байхгүй. Ингэж ярихаар хүмүүс амар айхлах, нөхөр нь хэрэггүй гинэ, хүссэн үедээ салж явж чадхаар эмхтэй гинэ. Тэгвэл ийм бол хүнтэй гэрлээд яах юм бэ? Ийм байхаар чинь амар биш юм уу танаа нөхөрт гэд. Гэтэ манай нөхөр ч гэсэн яг тийм штэ. Би үнэхээр муухай зүйл хийгээд гомдоох юм бол манай нөхөр ч гэсэн эргэлцэхгүйгээр тэр өдөртөө надаас салахад бэлэн тийм сэтгэл зүй байгаа. Тэгвэл гэрлэж яадгийн хиндээ хэрэггүй юм бол гэрлэж яадгийн гэж магадгүй. Хоёр хүссэн учраас хинийгээ хүсээд байгаа учраас шаардлагагүй мөртлөө тэр хүн амьдралаас минь гарлаа гэхэд миний амьдрал хоосорчихгүй, чанараа алдахгүй мөртлөө ороод ирэхээр миний амьдрал бүр баяжчихж байгаа, баялаг болоод гоё болчихж байгаа, өнгөлөг болчихж байгаа, аз жаргал нь илүү нэмэгдчихэж байгаа болохоор бид хоёр бие биенээ хүсээд хамт амьдарч байгаа. Тэрнээс биш тэр хүн заавал намайг аз жаргалтай байх нь шаардлагатай. Тэр хүн байхгүй бол миний аз жаргал байхгүй болчихно биш. Би ганцаараа байсан ч аз жаргалтай. Одоо бид хоёр ингээл тустай байгаа мөртлөө би ингээл хиндээ бас холын зай харилцаанд амар сэтгэл санаагаар унаал мяарах байх гэсэн чинь нэг тийм мяараад хэцүүдсэн юм аа л. Тэгэл би ингээл гав ганцаараа байгаа ч гэсэн ингээл янз бүрийн юм хийгээл ингээл засвар масвар хийгээл контентоо хийгээл номоо орчуулаад ингээл найзуудтайгаа уулзаад би ингээл ямар ч ялгаагүй амьдралын чанарт бол ямар ч ялгаагүй би өөрийгөө санхүүгээ болгоол ингээл сайхан амьдрчиж байгаа. Тэгсэн мөртлөө надаа нөхөртөө яагаад байгаа вэ гэвэл надад нөхөр маань байснаар миний амьдрал бүр амттай аз жаргалтай болдог. Нөхөртэй хайрлууснаар би бүр баяртай болдог. Тэгэл би зүгээр л хүсдэг юм аа. Надаа хэрэггүй боловч би тэр хүнийг үнэн чин сэтгэлээсээ хүсээд хамт байхыг хүсдэг юм аа. Манай нөхөр бас яг тийм ээ. Тийм болохоор бид хоёрын харилцаа тэгээ хинийгээ барьцаалсан, яасан, нийсэн, тэгээ албадлагын шинж танартай юм ерөөсөө байхгүй. Цэвэр сайн дурын үндсэн дээр хинийгээ ямар нэг юмар барьцаалж боогүй учраас сайн дурынх учраас хэрвээ энэ гэрлэлт харилцаа бид хоёрын хин нэгэнд тэр төг аз жаргалгүй байгаад эхлэх юм бол салчхыг мэдэх учраас бид хоёр ингээд үргэлж бие жаргалтай болохын тулд илүү хичээж харилцаагаа энэ сайхан чигээр нь байхын тулд хэрэггүй зүйлийг хүсэмжит байлгахын тулд хичээх хэрэгтэй. Тэнгүүд бид хоёулаа үргэлж чадах чинээрээ хичээж усалж тордж байж энэ харилцаа маань ингээд миний бодлоор амар эрүүл байж чаддаг. Тэгээ миний бодлоор бол яг эрүүл харилцаа яг энэ л байгаа юм л да.
Надад чи хэрэггүй. Би өөрөө ганцаараа байсан ч гэсэн би бүрэн төгсгөн. Би өөрөө аз жаргалтай, өөрөө өөртөө сэтгэл хангалуун. Би чамаар хин нэгнээр хайрлуулж гин үү, хайрлуулахгүй байна уу гэдгээрээ би өөрийнхөө үн цэнтэй аз жаргал, өөрийгөө хайрлах хайраа бол хэмжихгүй. Би бүгдийг тэрийгэ дотроосоо гүйцээчин. Тэрэн дээр чи нэмээд миний амьдралыг аз жаргалтай, бүр сайн сайхан болгох гээд байгаа бол наашаа хүрээд тэр хоёлаа бие биендээ аз жаргал өгье. Сайн дураараа гэсэн харилцаа, эрүүл харилцаа байх. Тэгээд бодохоор тэ одоо би яг өнөөдөр ингээд цагаан ус минь гарч ирээд гараад ирснийг өнөөдөр анзаараад тэгээд ингээд надад бол ингээд цагаан мөнгөн ус чинь тийм туршлагатай юм wisdom тэ wise илүү ухаантай боловсрсан хүний шинж санагддаг. Тэгээд одоо ингээд гоё нас нэмээд тэ нөгөө би хэлсэн шүү дээ aging is a privilege гэдэг. Нас нэмэн гэдэг нь өөрөө зол завшаан тэ чи юу гэдэг хөгшрөхөөс айгаад байна. Хөгшрөх муухай гэд чи өгчдгүй юм бол хөгшрөх байхгүй юу? Хөгшөрч яах гэдэг чинь чи амьд байгаагийн шинж. Тэгэхээр би амьд байгаадаа яагаад би гутрах хэвээр юм. Эмэгтэй хүн болж төрсөн тэгээд ингээ амьд явж байгаадаа би яагаад гутрах хэвээр юм. Чи ингээ мөнхийн залуугаараа баймаар байна гэвэл чи тэгээд залуу байхдаа өгөх л хэвээр байхгүй юу? Тэгээд чамайг мөнх залуугаар чинь дурсан тий? Тэхгүй юм бол тий чи өгчдгүй юм бол угаасаа хөгшрөн. Тэнгүүд би тий өдийн насыг наслах надад завшаан аз тохиосон байхад би яагаад тэрийг бодож гутрах юм? Зарим хүнд олдоогүй залуугаараа зуурдаа нас барсан хүмүүс зөндөө байхад би нас нэмээд хөгшрөлтийн шинж тэмдэг яваад байгалийн жамаараа хөгшрөөд тэгээд ингээд илүү ухаантай, илүү мэдлэгтэй, туршлагатай хашир мундаг болж байгаадаа би яагаад гутрах хэвээр юм? Яг энэ сэтгэлгээгээрээ би одоо ингээд бүх хөгшрөлтийн шинж тэмдэгээ маш баяртайгаар хүлээж аваад одоо тэрнээсээ ичихгүй л гэж бодож байгаа. Тэгтээ тэглээгээд өөрөө өөртөө таалагдсан шүү дээ. Надад ингээд зарим тэгэл хичнээн ингэж боддог ч гэсэн зарим шинж тэмдэг надад өөрт үнэхээр муухай байвал тэрийг засуулна шүү дээ. Тэгэл 40 гараал гисэн чинь нарс маань муухай болоод ивэл тэгэл одоо тэгэл ботокс хэлэх л бах. Тэр бол ерөөсөө буруу биш. Чи өөрөө тэрэндээ сэтгэл хангалуун байгаад өөрийнхөө хүслээр тэг өөр хүнд тааруулах гэж өөр хүн зориулж биш өөрөө өөртөө зориулж хийж байгаа бол тэр үргэлж зөв. Би өчигдөр бол хуйндаа ботокс хэлсэн ба. Одоо 14 хоногийн дараа ботокс маань орох бах. Хуйн бол ойр нөгөө суугаа ажил хийж орчуулга хийж байгаа болохоор хуйн маань хөөрөөд амар өвдөжсэн. Тэгээ энэ удаа нөгөө жилийн өмнө ботокс хэлэхэд нөгөө тунган жоохон багтуулаад толгой өвдөж хуйн хөөрхөн болцсон мөртлөө энэ амар том хуйн гараад бондоогоод хүзүү дарсан байгааз энэ бол арилаагүй. Одоо тэгээ өчигдөр тунган арай ихээр хийсэн. 14 хоногийн дараа буух нь уу яах нь харчлаа. Тэгээ ингээ ботокс бол хийлгчихэд тэгэл өөрөө аз жаргалтай өөрөө сайн судлаад эрсдлээ тооцсон бол тэр ерөөсөө буруу биш. Тэгээ би бол юм жижигэн цэжтэй гэдэгтээ окей байдаг. Тэгтээ юмыг яаж мэдхэвдэ нэг өдөр л гой том сэргэр мөмтө болмор санагдаад хийлгцэн ч байхыг буруутгахгүй тэр бол ерөөсөө асуудал биш. Гол нь чи өөрийгөө эр хүний нүдээр харахаа болох хэрэгтэй. Эр хүнд таалагдахгүй, эр хүн тоогдохгүй, эр хүний сэрлэг хөдлөхгүй бол миний үнцэн ингээд нэгэнд байхгүй болох юм байна гэж битгий эндүрээрээ. Чиний гоо үзэсгэлэн чинь насаар юм уу, хөгшрөлтөөр юм уу, биологийн хөгшрөлтийн шинж тэмдгээр үнэлдэхгүй юм шүү гэдгийг хэлье. Тэгээд бүгдээрээ тийм надад одоо тийм болохоор тэр нөхөн үржих чадвараа алдна тэр юу одоо цэвэршин гэдэг нь одоо ерөөс амар санагддаггүй шүү дээ. Харин ч тэгэл байнга сарын тэмдэг ирэхээ болоод ивэл амар л эцтэй. Тэр нэг цэвэрших нэг үеийн л хэцүү юм шүү. Амлалтаа байнга халж хөрөөд янз бүрийн авирс хавслаад л жоохон хэцүү юм шүү. Тэгтээ одоо би ингээд нийгмийн хувьд нөхөн үрчгээ болцсон тий. Патриаркийн хувьд би одоо ингээд үн цэнэг амтан болчоод нөхөн үрж хүүхэд гарах
чадваргүй болчингууд үн цэнгүй амтан болно гэж намайг үзэх гээд байна. Гэтэл би тэр үед чинь өстой жинхэнэ асар их баялаг туршлага хоримтлуулчихсан. Жинхэнэ нөгөө ухаан нь бүр ингээд дээд зэгтээ тулчихсан аимшигтай мундаг хүн 50 эдтэй гарч ирэх гээд нь штэ тий. Тэр миний одоо тухайн үедээ тэр ингээд хуримтлуулсан мэдлэг боловсрал тий. Дээрээс нь тэрийг практикаар баяжуулчихсан тэр туршлагууд нийлээд би бүр ямар гоё хүн болох болоо гэж 50 эдтэй тэрийгээ бүр ингээд миний гоо үзэсгэлэн чинь тэр үед шал өөр юм болчихсон байж байна. Тэгээд патриаркийн нийгмийн хувьд бол тэгээ намайг одоо ингээд цэвэрсэн гөгшин чавганц гэж үзэх байхаа. Тэгтээ тэр бол надад ерөөсөө сонирн биш. Би одоо ингээд эр төвтэй байхаа болно гэдэг чинь би өөрийгөө эрэгтэй хүний нүдээр харж өөртөө шүүлтүр тавихаа болж эхэлж байгаа гэсэн үг. Тийм болохоор одоо намайг эрэгтэй хүмүүс юу гэж харна уу, юу гэж үзнэ үү, ярина уу тий үнэндээ сонирмш байна. Одоо тэр ирчүүдэд таалагдъя гэсэн хүслээсээ би одоо ингээд бүр аль хэдийн салцсан байна. Одоо өөртөө таалагдчих байвал тэгэл болно. Тэгээд намайг өөртөө таалагдчих ягаад би бас таалагддаг хүмүүс байвал сайн л. Тэгтээ таалагдахгүй байлаа гэд нэг хүч гээд ах юм байхгүй л дээ. За тиймэрхүү байна. За тэгээд өнөөдрийн сэдэв бол яагаад patriarchy эмэгтэй хүмүүсийн хөгшрөлтийг ингэж амар авч үздэг вэ? Бид нар яагаад хөгшрөхөөс айдаг вэ гэсэн сэдэв байлаа. Баярлалаа.